Зумбилгийн мөрдлөг. Энэ хүмүүс харагдахад ингийн харагдах боловч жирийн хүнд байхгүй ер бусын зумбилгтэй хүмүүс. Түүнийгч зумбилгийн тулаа нэвтрүүлэгт батлан харуулж чадсан шилдэг зумбилэгч. Эдгээр зумбилэгчдийн чадварыг ашиглан илрээгүй хэрэг, сургаггүй алга болгосод гэмт хэргийн золиос болгочдын талаар мэдээлэл авахар дахин цуглаад байна. Зумбилэгчнүүдэд зовлонд учирсан хүмүүс хандаж сүүлчийн итгэл найдвар болгон тусалцаах хүсдэг үдэ. Зумбилгийн академи үзүүлж байна. Зумбилгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та ер бусын авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа батлан харуулахыг хүсвэл зумбилгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зумбилэгт нь таач байж болно. Худлаа ярих биш, харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Бүртгэл 2013 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл нэлэрэнгүй мэдээллийг 8885 1185 88 83 37 утсаас асуу. Зумбилгийн тулаан 6. Энэ хүү их өөрийн ууган хүүгээ зур дараалдаа жилийн үрүзэж байгаа. Хүүгээ орхиод явсанд нь одоо ч итгэж чадахгүй яваа. Дөрвөн жисгсэн хүүгээ алдна гэдэг бол их хүний хувьд хамгийн том шанал байдаг. Хүүгийнхээ өвхлийн буруутанг олохыг хүсэж манай нэвтрүүлэгт хандсан юм. Би 3 хүүтэй байсан. Тэгээд оо маань хүний гарт хорлогдоод одоо 2 хүүтэйгээ үлдсэн. Тэгээд хамгийн гол нь би нэвтрүүлэгт хандаж байгаагийн шалтгаан нь хүүгийн минь өөрийгөө хорлож хороосон болгож ганц зэрэг хаах гэдэг би туйлын гомдолтой байсан учраас тэгээд хүүгийнхээ нэр цэргийг сэргийлгэж хүүгийнхээс өмсөж ч гэсэн баярлуулахын тулд би энэ нэвтрүүлэгт хандсан. Өчигдөр үхэл тэм буруутай. Энэ золгүй осол байсан уу? Тун удахгүй эцэг болж үрийн зулаа үнэрлэх гэж байсан шинэ ажилд орж амьдралыг өөдрөгөөр харж байсан залуу юуны учраас амиа хорлох болов. Энэ бүхний тайллыг зумбилгийн мөрлөг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. ...2012 оны 1-р сарын 8-ны орой оюун гэрэл өөрийн ууган хүү болох жаргал сайхантайгаа утсаар ярилцжээ. Энэ хүү яриа 20 гаруй минут үргэлжилсэн бөгөөд сүүлчийн удаа хүүтэйгээ ярьж байгаагаа тухайн үед хэрхэн мэдхвүлээ. Миний хүү өнгөрдгөх орой 1 сарын 8-ны орой 17 цагийн алдад надтай ярихдаа ингэж найз охиноо гаргаж өгөх явж байна ээжэгээл айгүй хөөрхөн инээгээл хөрч байна л дээ. Ээжтэйгээ 20-30 минут ярьж яваад тэг маргаш үл шинэ ажилд орох гэжсэн. Тэгээд маш баяр баясгалантай ярьсан. Энэ яриа сүүлчийн яриа гэсэн мэт маш удаан яриа болсон. Утасны цаанаас хүүгийнхэн инээдхөр болсон яриа маргааш нь шинэ ажилд орохоор болсон тухай болж байгаа тухай олон зүйлийг ярилцсан байна. Тэр оройн эдгээр цагийн дараа байхгүй болсон байсныг би олон хоногийн дараа мэдсэн. Харин тэр оройд хүүн гэртээ дахин эргэж ирсэнгүй. Хүүгээс сураг гарахгүй олон хоног болж түүний байжуулах бүхий л газар найз нөхдүүдээс нь асууж сургалсан боловч ямар ч сураг гарсангүй. Эцэст нь 7 хоногийн дараа хүүгийнхээ цогцсыг моргоос олжээ. Бензрх тургийн сасрын колонк болоход дунд номгон гэдэг буудал одоо ингээд 2-3-ны одоо хүнд одоо ингэж боомлуулж одоо учир битүүлгээр өгсөн юм аа. Тэгээд
Цагдаа нарын дүгнэлтээр л одоо амийн орлолт гэж цэвэр үзэж байгаа. Одоо хэрэг нь бол одоо хаагдах шатандаа явж байгаа. Цагдаагийн газрын дүгнэлтээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын колонкийн хойно байрлах буудлын өрөөний орны толгойноос 100 мянган утсаар өөрийгөө боож насварсан байдалтай 25 орчим насны эрэгтэй хүн олдсон. Энэхүү хэрэг нь амиа хорлсон шинжтэй гэж дүгнжээ. Далига жаргал сайхны аргэрийн цагдаагийн газрын дүгнэлтээ санал нийлэхгүй байгаа. Найз хэн жирэмсэн байсан. Маргааш нь ажилд орно гэж байсан. Хизээш 2 дүүгөө орхиод эхнэрээ орхиод өөрийнхөө зулааг үнэрлэхгүй тэгээд ядарсан аав ээжигээ орхиод хизээш тэгж амиа орлох хүн биш. Тэрэнд бол бид нар маш их ихтгэлтэй амиа орлоо гэдэгт бол хүүгээ хизээж амиа хорлох хүн биш гэдэгт итгэлтэй байгаа тул хүүд чухам юу тохиолдсныг мэдхээр шилдэг зүм бэлэгчдэд хандсан юм а. Зүм бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж ханд, зүм бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Нэгмарч, зүм бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Өвлөн, зүм бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зүм бэлэгчтэй холбогдох утас 8085 Тэгнэг 85. Аргэрийнхэнд амиа хорлолт биш гэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа. Юуны өмнө хувь хүний хувьд яагаад ч амиа хорлох хүн биш. Түүнд амиа хорлох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Шинэ ажил, шинэ хүүхэд энэ бүхнийг зүгээр өрхөд амиа хорлох хүн яагаад ч биш. Миний хүү өөрийгөө харж харлаж орны толгоноос тэгж байхгүй болсон гэж хэлсэн. Ямар ч хүний ухаанд буухааргүй багтахааргүй тийм юм. Мөн зочид дуудлын өрөөний ширээ дээр хоосон архины шил ундааны сав байсан боловч талига чин биенээс ямар ч архины төрлийн зүйл илрээгүй байсан. тэгээд архины шилэн дээр 2 хүний гарын хээ байсан. Нэгэнд нь манай ахын хээ байсан. Нэгэнд нь өөр хүний ямар танихгүй хүний хээ байсан. Тэр мэрийг бол цагдаа нарт бол хэлсэн байгаа. Зочид дуудлын жижүүр түүнийг өрөөнд ганцаараа орсон гэдэг гэтэл хаанаас архины хоосон шил гарч ирсэн гайхшрал төрүүлж байгаа. Мөн хүүгийн хувцас зодон хийсэн байдалтай үрчийсэн. Гутал дээр нь цус туссан байдалтай байсан гадны ямар нэгэн нөлөө байна гэх таамаглалыг төрүүлэхэд болоод байгаа. Харин зүм бэлэгтнүүд энэхүү хэргийн талаар ямар мэдээлэл өгөхийг тун удахгүй хүлээн авч үзээрэй. Зүм бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж ханд, зүм бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Нэгмарч, зүм бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Өвлөн, зүм бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зүм бэлэгчтэй холбогдох утас 8085 Тэгнэг 85. Ингээд энэхүү хэрэг дээр зүм бэлгийн тулааны нэвтрүүлгийн шилдэг зүм бэлэгчид ажиллахаар болсон юм. Зүм бэлэгчид илүү тодорхой мэдээлэл өгөхөөр талигачийн шарил дээр очихоор болсон юм. Оршуулгын газар талигачийн ээж оюун төлхөөр дүү Батсайхнаар зүм бэлэгтнүүдийг хүлээж байгаа. Мэдээлэл өгөх эхний зүм бэлэгтэн Зайран Дорж ханд. Сайн мянга юм уу? Хөхийга юу тиймэрхүү өнгөтэй бодлого. Давч удамжтай юм уу? Удамж руу харсан. Хаалга нь урд зүг рүү харсан. Хэлмээр байгаа. Юм ээ. Стуудлын өрөөний хаалга нь зүүн хошоо юм хойд зүг рүү харсан байх магадaltaй гэж гарч байгаа. Тэг хаалга нь хошоо харсан. Орны нарийнхан нэг тийм өргөн биш мудан орноос бомбсон гэж байна. Энэ танаа хохирчлохоор өөрөө тийм судалтай юм уу тийм дөрвөлжиндүү хийх ноосон самцтай байсан нөө. Тэг. Жинс өмд ноосон самцтай. Харамгийн хөтөлтэй. Хар цагаан пүүцтэй байсан. Зайран Дорж ханд шарилын дэргэдээс мэдээлэл өгч эхлэхдээ талигачийн нас болсон зочид буудлыг зөв дүрстэн хэлж эхэлсэн. Мөн тухайн үед ямар хувцастай явсныг ч дүрстэн хэлж чадсан. Харин энэхүү хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг хэрхэн мэдрэх бол 3-4 хүн байсан байна. Яг энэ хэргийг гарч хийсэн хүн болохгүй. Донд зэргийн нуруутай. Метр 60-аас метр 70 см орчим өдөртэй. Боровтор царайтай. Ер нь бол өөрөө их баяр хөөртэй яг юм хэрэг болно гэдгийг мэдээгүй юм байна. Тэгээд тийм мөр давсан богинохон тайрмал үстэй. Цайварт үстэй эмэгтэй хүн найз үсгэн юм уу гэж хэлмээр. Тийм хүн мэдчихээн дээ хэргийг. 3-4 хүн мэдчихээн.
Энэ хүмүүс дотор нэг эмэгтэй хүн байна. Илэрхэд бол ер нь хэцүү юм байна. Ардталдаа тийм мөнгөтэй юм уу, эрх мэдэлтэй хүн хаагаад байгаа. Тэгээ санаатай зохион байгуулагдсан болохоор ерөнхийдөө тийм илэрхэд хэцүү хэрэг. Юм бол яаж тийм өөрийгөө хорлох гэсэн тийм бодол сэтгэл инээдрийн бол байгаагүй. Санамсргүй үлдсэн. Санамсргүй байдлаас болж тийм хэргийн золиос болсон юм байна. Алуурчд хүмүүс нь хойноос нь орж ирсэн байна. 9 номер өрөөнд өнгөрсөн. Сэжиглэж байгаа. Тийм одоо тэр алуурчд нь бол өөрсдөө давхар хэрэг үлдэж энэ дээрээс л болж баригдах. Одоо ингээд тэр 3-4 хүн байна гэж үздэг. Аха. Тэд нар хоорондоо маргалдсан ч юм уу ямар нэгэн тийм өөрсдөө сөргөөцснөөс иймэрхүү юмнаас болж тэрэндээ хэлэн гэж юм. Аха. Гол саналаар тэр цайвар өстэй эмэгтэй хүн гэж. Дорчхонд зайрын энэхүү хэргийг 2-3 хүний оролцоотой гэж үзсэн бөгөөд хэрэг гарах болсон шалтгаан нь эмэгтэй хүнтэй холбоотой гэж үзсэн байна. Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та ер бусын авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа баттан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгт нь таач байж болно. Удлаа ярих биш, харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Бүртгэл 2013 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл нэлэрэнгүй мэдээллийг 8885 1185 88 88 83 37 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. Оршуулгын газар мэдээлэл өгөхөөр дараагийн зүүн бэлэгтэн лам Мегмаржов хүрэлцэн ирээд байна. Гэтэл тэр хэрэг гарах өдөр нь дөрүүлээс юм шиг байна л да. За. Тэр тухайд. Тэрний өмнө нь бол яг хуу ганцаараа явж байгаа нэг хүнтэй холбоо ирсэн бол л да. За тэгээд одоо бодвол тэр бодлогоо уулзъя гэсэн нь тэр тэмдэглэг холбоотой юм шиг байна. Хөл хүндтэй хүн байгаад байсан байх юм. Найз охин өнгөрсөн жирэмсэн байсан 2 сартай байсан. Би бол одоо ер нь бол энэ хэргийг тэр хөл хүндтэй хүнтэй нээс шалтгаалсан хэрэг болов уу гэж би бодчих. Мегмаржов лам эхнээсээ л энэ хэрэг бол хүн амны хэрэг гэж хэлсэн. Жаргал сайхны найз охин 2 сартай жирэмсэн байсан. Тийм хууцтай өндөр дүү жоохон нэг хүн харуул эдэнчтэй хичээлэхээр Мегмаржов ламын гэмт хэрэгтнүүдийг дүрслэн хэлэх тэр мөчөд Талигачийн дүү болон ээжийн нүрэнд огцон хоёрт гарсан юм. Учир нь Мегмаржов ламын дүрслэн хэлсэн хүн үнэхээр байдаггүй. Өмнө Талигачийг хэд хэдэн удаа дарамтлаж байсан тухай сүлд бидэнд хэлсэн юм а. Тэр найз охиныхын их чинь их дургу маш дургу байсан. Тэгээд бид нар бол тэгээд тэр одоо биднээс сэжилж байгаа залуу бол ер нь бол юу ч ихээс боцохгүй тийм залуу гэж байна. Мегмаржов ламын дүрслэн хэлж байгаа хүн нь бол өмнө хэд хэдэн удаа хэрэг толбогдож байсан бөгөөд арх ууж агсан тавьдаг малматайхаа зангаараа алдартай нэг юм байна. Тэр хүн нь бол маш ерөнхийдөө бараг л хамгийн сүүлийнх нь оролтыг хийсэн болоо да. Тэр хөл хүндтэй эмэгтэй хүн найз охин тэгээд уул нэг харсан байх хэрэгтэй юм байна. Мегмаржов лам энэхүү хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл түүний найз охинд байгаа гэж үзсэн юм а. Одоо ээжтэй ярихаар болохоор найз охиноос суулгачаад явж ирэх. Суулгахгүй. Чинь 7 өнгөрч байсан. Тэгэхээр найз охин явахаа байцсан юм байгаад утсан. Тэгээд тэр орой тэгээд тэр найз охин богоноор явсан тийм плед нь юугаар гарч ирсэн шүү дээ. Хэрэг болох өдөр жаргал сайхан ээжтэйгээ ярихдаа найз охиноо галт тэргэнд суулгаж өгөхөөр явж байсан гэж хэлсэн. Үнэхээр найз охин тухайн өдөр сэлэнг явах галт тэрэгний билет авсан байсан юм. Зочид уулын ресепшн Талигачиг зочид уулд руу орохдоо араас нь найз охин ирнэ гэж хэлсэн байдаг. Найз охиныгоо галт тэргэнд суулгасан байтлаа яагаад араас нь найз охин ирнэ гэж хэлсэн байдаг вүлээ? Буудлын руу орох юм нь найз охинтойгоо ярьсан утасны дуудлага байдаг. Энэ бүхэн арга ирэхэнд нь сэжиг төрүүлдэг бөгөөд Мегмаржов лам энэ хэргийг найз охин мэдэж байгаа гэж хэлсэн энэхүү сэжгийг улам баттгаж өгсөн. Одоо өнгөрсөн үед тэр буудлын цагдаа нар очиод найз охин хамгийн сүүл зарласан дугаараас найз охиныхын дугаар майхаар залгахад юуны таних үгээ асуухад нь
танихгүй гэдгсэн гэж байна. Тэгээ юу солиороод юм бэ? Энэ хүн чи одоо ингээд одоо шууд ингээд хүцэн мөнгө хийлээгөө тэгээ шууд зүгээр юу солиороод байгаа наад хүн чи одоо ингээд хэрэг төгд орсон байж тээ. Чи ар гэртэн холбогд ууц байхгүй гэж хэлсэн. Мэдхгүй гэж хэлсэн. Урд нь болохоор уус манай хамаатууд ууц бүгдийг мэддэг юм байхгүй. Яагаад найз охин тэр үе жаргал сайхныг танихгүй гэж хэлэх болов? Мөн хэрвээ үнэхээр найз охин галт тэргэнд суусан байсан бол шөнийн 12 цагийн үед галт тэргэнд утас сүлжээтэй байх холбогдох магадлал тун баг. Гэтэл түүний утас холбогдож байсан. Энэ хэрэгт найз охин ямар нэгэн холбоотой байв уу? Эсвэл тэрээр энэ хэргийн талаар ямар нэг юм нуугаад байна уу? Хэргийн газар анх ирсэн мөрдөн байцаагч нь дөнгөж сургуулиа төгсөн шинэхэн байцаагч байсан тул хэргийн ул мөрүүдийг бүрэн авч чадаагүй гэж үзэж байгаа. Үүн талигачин ар гэрийнх нь гомдолтой явдаг байна. Бид нар анхны байцаагч нар Амрот гэдэг их гомдолтой байгаа. Тэгээд би жаргал сайхны цамцны ард талаас базж ирчилэгсэн орон болон гутал дээр нь туссан цус, өрөөнд байсан хоосон арх, ундааны сав зэрэг нь хэргийг гадны оролцоотойг их таамаглалыг төрүүлэхэд хүргэж байгаа. Гэтэл зочид буудлын ресепшн буудалд орохдоо зүгээр орсон, мөн ганцаараа орсон гэж хэлдэг. Тэгэхээр талигач жаргал сайхан өөртөөгөө зодолдож биенээс нь огт арх хилрээгүй байтал хоосон архины шил хаанаас гарч ирсэн болж таарах уу? Энэ бүхэн ар гэрээхэнд нь учир битүүлэг таамаглалыг бий болгож байгаа тул явж амиа хорсон явдал гэж үзэхгүй байгаа. Энэ хэргийн талаар дараа дараагийн зүүн бэлэгчид хэрхэн мэдрэх бол үүнийг хэдхэн хормын дараа үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Зүүн бэлгийн академи 2012 оны 1-р сарын 8-ны шөнө Баянзүрх дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас орсон хүн байна гэсэн дуудлага Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт иржээ. Буудлын зэжүүр нь мэдүүлснээр талигач жаргал сайхан орой 8 цагийн үед орж ирж буудлын өрөөнд ганцаараа орж араас нь найз охин ирнэ гэж хэлээд орсон. Өрөөний цаг дуусаж өрөө суллаагүй тул ресепшн үүдийг онгойлгож ороход орны толгооноос өөрийгөө боосон байдалтай нас орсон байхыг олсон гэж мэдүүлжээ. Энэхүү хэрэг амиа хорлолт уу? Аллаг байсан уу? Мэдээлэл өгөх ээлжид зүүн бэлэгтэн бол зайран мөн хэрдэн. Хүчилсэн маш их хүч хэрэгэлсэн гэсэн үг. Маш их хүч хэрэгэлсэн гэсэн үг. Энэ хүний угаасаа зүрх нь их муу, зүрх их суултаа. Зүрх их муутай хүн байсан гэж хэлэх гээд хүнд итгэмтгий баймаа. Манайх чи гин юу хүнд итгэмтгий сайлган арх уусан хүнийг үздэг. Нэг эмэгтэй хүнийг мэдрээд байна. Мөн хэрдэн зайран энэ хэргийг амиа хорлолт биш гэж үзлээ. Мөн хэрдэн илүү мэдээлэл өгөхийн тулд талигачийн сүнстэй харьц харуулсан байна. Миний хүмүүсийг дуудаад миний гар түрээд миний хэн дуудсан бэ? Эстэй Чулуунбата. Зайран мөн хэрдэн талигачийн сүнсийг биедээ оруулсан боловч түүний биед удаан байж дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадаагүй буцаад гарсан юм. Сүнсэн оруулахад хоолой танигдчихсэн. Хэлэгдэхдээ яг тэгж хэл орж ирэхдээ намайг дуудаж өөрөө намайг тэдэр дуудсан. Тэгээ би өөрөө очисон гэж өөрөө хэлсэн. Тэгээд бус үгэн болгоно сайн ойлгоогүй. Тэгээд ямарсан дуу хоолойг нь ямарсан тэрг хугацаанд таньж авсан. Мөн хэрдэн оршуулгын газар сүнс дуудсан олон тэнмэл сүнстэй тулгарх эрсдэлтэй алхан байсан. Тиймээс хэдэн минутын турш түүний бие тавгуутж толгойч өргөж чадахгүйсэн байсан. Түүний дараагаар дараах мэдээллүүдийг өгч эхэлсэн. 3 хүн, ерөөсөө 3 хүн. Тэр 3 хүн нэг эмэгтэй байж байгаад яваад гисэн. Нэг эмэгтэй хүн дуудсан. Танаа хүүхэд явж очсон байна л та. Тэр эмэгтэй хүн дуудчихад ерөөсөө тэнд байгаагүй. Орсон ч л араас нь 2 хүн орсон. Эмэгтэй хүн явуулгатай шууд холбоотой. Нэгнийх нь нүүр амыг нь их хөвгүү болгоцсон байж болох. Зөв. Ар гэрийнхний сэжиглэж байгаа хүн хэрэг болсны маргааш өдөр нүүр хүзүүгөө хүн самардуулсан сорьтой явж байхыг харсан хүмүүс байдаг. Манай талигач өнгөрөөд өнгөрсөний маргааш нь одоо энэ
21 дугаар хороолт явж байхад нь найзууд нь харахад нүүрэндээ ингээ маасыг зүүцсэн. Явж байсаа хоолоо ам нь ингээд сонирн болцсон ингээд хумсны муу шигдсэн байсан гэж хэлж ирсэн. Сэжигдэж байгаа дээгийнх чинь хэрэг болсноос хойш хаана байгааг нь мэддэхгүй байгаа бөгөөд эхнэр нь дээг хөдөө хол байгаа хаана байгааг нь мэдэхгүй гэдэг. Цагдаагийн байгуулагч зарим мөнх эрдний хилээд байгаа дэг гэдэг хүнийг олдохгүй байгаа гэдэг шалтгаанаар нэг ч удаа шалгаж үзээгүй байгаа. Тэр хүнийг бид нар дүрсэлж хэлэхэд тийм хүн одоо би дугаар нүртэл өгөхөд одоо тэр манай байсагч анхны байсагч маань олдохгүй байна гэдэг тэр хүн чинь олдохгүй байна. Чи намайг өөрөө олоод өгөөч гэж над дүртэл гэж хэлж байсан. Сайн ингээд ажаа сайн шинжлэх юм бол ерөөсөө тэнд илүү хүн байсан гэдгийг нотлох маш олон баримтууд байдаг гэж би хэлэх гээд. Одоо өмсөж зүүж явсан хуцсан дээр нь цусны тоол бодоо ингээд араа шилүү үзнээс нь ингээд базаж ингээд барьсан хуран ингээд гарын мөрзөр ингээд гутлан дээрх нь одоо гутлан дээр нь цусны тоол бүртэл байсан. Зочид буудлын өрөөнөөс хоосон архины шил болцсон. Архины шилэн дээр хоёр хүний хурууны хэ байдаг. Нэг нь талийг ачих, нөгөө хурууны хэнд хэнийг болохыг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Задлан шинжилгээний дүгнэлтээс талийг ачийн биенээс архины төрлийн зүйл огт илрээгүй байдаг. Зочид буудлын хяналтын камер байсан ч тэр өдөр ажиллаагүй. Тэг хэрэгээс хойш камер буцаад ажиллаад эхэлсэн. Тэг буудлын хүмүүстэй бас холбоотой үү? Буудлын тэр хүмүүстэй би нэг их сүдтэй холбоотой гэж юусоо хэлэхгүй. Мөнх эрдэнэ гэмт хэрэгтнүүд талийг ачийн араас нь орсон бөгөөд орохдоо өөр аавна гэж орсон гэж үзсэн юм. Магадгүй гэмт хэрэгтнүүд буудлын ресепшнд анзаарахгүй тул өөрөөрөө захиалж буудлын руу орсон байхыг үгүйс харахгүй. Хоёр хүн амарлалт. Гэтэ нэг нь бол нэлээд хулгайн байрын ч гэмээр юм арх тарс их хэрэгэлдэг тийм ээ. Хүүтэн царайтай юу л юу гэхээс буцдгүй тийм юм. Залуу гэж найзууд нь хэлжсэн. Тэгээд ер нь хоорондоо урт нь мууддаг байсан гэж. Сахалтай өдөр хүн хууз. Яг үүсэхтэй тухайн үе дээр гэхдээ нэг их тийм сахалтай байгаагүй. Эдний хоёр хажуу талаараа бол байсан байж болно. Ирүү нэнтрээр бол нэг их алгаа. Мөнх эрдний дүрснэг хэлсэн хүн Мягмаржууловын дүрснэг хэлсэн хүнтэй ижилхэн байлаа. Одоо хэрвээ миний үгийг сонсож байгаа бол шүү дээ. Тэр хүний хажууд иргэд зогсож байсан хоёр хүн нэг нь бол ер нь бол буруутай гэж хэлэхэд хэцүү. Яг тэгвэл яг одоо алаагүй тийм алаагүй тэр хүн нь одоо л хилдэггүй юм бол өөр хизээч хэлэхэд одоо оройтой шүү. Би бол одоо тэгж л хэлмээр. Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй эхлэх гэж байна. Хэрвээ та Ерөөсийн авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа батлан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгт нь таач байж болно. Удлаа ярих биш харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Бүртгэл 2013 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл нэлэрэнгүй мэдээллийг 8885 1185 8888 8337 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. За гадны нөлөөтэй хүний гарт амир өгсөн хүн байна. Одоо тэр янз бүрийн тийм уран гай тасархай цус мус тийм ингээл ховц сонорно ингээл янз бүр болцсон тийм ингээл. За яг тухайн үед бол энэ хүнийг бол хүн дээр тийм хоёр хүн гарч ирж байна. Яа боли очтгэлээ. Би бүр амар даардаг. Сүүлийн зүүн бэлэгтэн удхан өвөлний 6 ах үед орой болж хүйтэрч 6 ах боломжгүй болсон тул 6 авалтыг дотроо хорволсон юм. Удхан өвөлөн энэхүү хэргийг өмнөх зүүн бэлэгчтэй адил гадны нөлөөтэй гэж үзсэн ба хэрэгт хоёр хүн холбоотой гэж үзсэн юм. Юун дээр нь шарил дээр нь харахад бол хоёр хүний гарт ам өргөдөж хоёр хүн оролцож байгаа харагдсан. Тэргийг үйлдсэн хүн ингээд хажуугаасаа харагдаад урд нүрээ ингээд чалт харуулад дандаа хажуугаасаа харагдаад ингээд цаашаа ингээд зөрүүлдээд байсан. Хажуугаас нь би харахад энэ хүнийг би сахалтай хүн гэж харсан. Дээний хоёр хажуу талаараа бол байсан байж болно. Сахалтай. Ойлгож байна уу? Сахалны ийм ширвээ ийм дээгүүр ийм сахалтай юм шиг юм хүн харагдаад. Тэгээд толгон жахан тийм халдсан дуу юм шиг харагдаад байсан. Урд өс нь одоо ч халдсан дуу юм уу гэмээр
Тиймэрхүү айгүй тийм нүдэнд амар хүүтэн айгүй тийм юу царайтай. Нэлээд тийм зөхөдөө царайтай хүн байсан. Эмэгтэй хүн бол энэ хүний амьдрал байх нь байсан. Гэхдээ тэрний оролцоо бол ер нь би бол хол байсан гэж хэлнэ. Гэхдээ би энэ дээр би дахиад нэг үзчихье заа юу. Энэ амар сэтгэлийн дарамттай явж штеп. Энэ бол өстой бүр амар хэцүү. Энэ хүүхд юм уу? Энэ хүн бол ерөөсөө энэ хүний оролцоо бол энэ хүнд ерөөсөө хамаагүй. Удган Өвлөн алгын шалтгааныг талигаач мэдэх сүй зүйлийг мэдснээс болж амиа алдсан гэж үзсэн юм аа. Зүүн бэлэгтнүүдийн хэлсэн мэдээлэл жаргал сайхны арга ирийнхний сэтгэлд хүрч чадсан юм аа. Бидний яг л ярьж бод хаамгаснаар л хэлж өгсөн. Тэгээд бүгд л оролцоо яг бүгд бүхлийн шалтгааныг бүгд хаамгаалж ирсэн. Миний хөө тийм ажилч хичээнгүй тийм даруй цайлган тийм хүү байсан. Тэгээд манай минь ах гинэн цайлган л дээ. Тэгээд гинэн зангаасаа болж явж хүн итгэмтгий зангаасаа болж басны гарт торлогдсон юм байна шүү дээ. Яг илжлээсэн тэр үнэхээр өмнө ортой үгүй бас. Нэг 2-3 сарын өмнө зүүтэнд орж ирсэн. Нэг тийм даарцсан тийм нэмгэн ховцтой нэг явж байгаагаар нэг яг эд өглөөр нэг зүүтэнд орж ирсэн. Миний хөө харий гэсэн чинь нэг хүү миний хөө холдож өглөж штэ даарцсан байж та харий миний хөө гэсэн чинь. Нээж би харихгүй л. Тэгэл уйлж ахал тэгэл бодсон тэгэл. Тэгээ би ч уйлдсан сэрсэн ойнол зүүдсэн тэгэл. Тэгээд сая өнгөрөөс нь хойш одоо ингээд охинтой болсон. Манайх ч их охиндоо хайртай хүмүүс, хүүхдэд мундаг хайртай хүмүүс ингээд тэгэхээр гомдож явдаг. Ямар муухай хүмүүс гэж хүний сайхан үр кимгүй гэдэг хорлож явдаг. Би ойлгохгүй хэрэг гомдож явдаг. Даачтэй хүүгэн минь дэрэгт дутууч гэсэн алгад орхичихгүй дээ амин яах гэж ававдаа л гэж бид нэртэй хичнээн хэрэгтэй юм байсан. Ямар сайн хүү байсан, ямар сайн ах байсан. Даачтай тэгж л хорлмор санагдсан. Эрэгтэн дутууч гаргууч хөлгүүчсэн болоод амин л үдээч үдээл гэж гойнос тач бүх юм. Оюун түлхүүрийн хүүгээ амиа хорлоогүй гэсэн бодлыг баттгаж өгсөн юм. Зэ нэгэн өдөр гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээж үнэн зөвийг олно гэдэгт тэд итгэсээр байгаа.